За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Өнөөдөр та бүхэндээ ингээд нэгэн анхааруулга хэлцгээе. За ингээд анхааруулгын бичлэг маань ингээд эхэлж байна. Тэгээд би бас дуу сонсцгоё. За эхлээд микрофоныг гасчихъя. За дуу сонсож байгаа. За тэгээд энэ анхааруулгын бичлэгнүүдээ ямар бичлэг вэ гэхээр нэг ингээл бичлэг. Тэгээд за яг энэ бичлэг маань ямар утга учиртай вэ гэхээр бид нар зүгээр нэг юм хэлэх гэсэн. За тэгээд тэр ямар юу хэлж байгаа вэ гэхээр нэг за энэ бичлэг нь та нарт хүрнэ гэдэгт найдаж байна. Тэгээд за энэ анхааруулгын бичлэг маань юу аа 2017 оны биш яг 2016 он 12 сарын 31-нд би өөрийгөө харуулж лайв хийх байгаа. Тэгээд Тэнока гэдэг хүүхдээ лайв хийж магадгүй гэж би бодож байна. За тэгээд яг он гарсны дараа 2 цаг юм уу 1 цаг тэр лайв маань үргэлжлэх болно. Тэгээд хоёр тоглоомын бичлэг оруулаагүй дууслаарай. Миний утас их тийм юутай биш. Мегабайттай биш. Тэгээд за маргааш юм уу өнөө би Тэнока тэцог юу аж магадгүй. Одоо Mobile Legends юм уу? Crystal Ops тоглох магадгүй. Тэгээд та бүхэн надад орой. Баярлалаа.